За сайн байцгаана уу сонсогч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Энэ өдөр орой мэндийг хүргье. Ташууруулаач байна. За өнөөдөр нэг маш хүнд сэдвийн тухай ярина. Гэхдээ маш хэрэгтэй бөгөөд маш хэцүү хүнд сэдв гэсэн үг тийм. За өнөөдөр тийм үү бид одоо хүмүүсийн хамгийн их нуудаг гэх юм уу дотроо шаналж явж идэг. Бас нийгмээр хамгийн их төөрөлддөг нэгэн одоо хөндөр бөгөөд маш чухал сэдвийн тухай ярих гэдэг шүү. Одоо нөгөө могоо шэйрлэг юм бол энийг харсан дараа аз бурзаа гэж би шэйрэл гэдэг шиг. Та энийг өөр нэг хүнд өөрийн хүүхдэд захиж сануулж хэлснээр бас та үрийн тэнгэрийн нэхлээс хасуулж үрийн тэнгэрт ивэлтэй болж үлдээ шүү. Тийм учраас одоо энэ яриаг сайн түгээгээд ойр орчныхандаа хэлж ярихгүй бол болохгүй шүү. За энэ одоо ямар сэдв вэ гэхээр одоо хүний одоо удам судрын алтан хэлхээ болно тий. Түүнийг тасалдаг үр хөндлөлт. Мөн үр хөндлөлтийн дараа сүнсэнд яг юу болт юм бэ? Одоо биедээ бас гам барихгүй бол цэр барихгүй бол яад юм бэ гэдэг тухай одоо ярья. За одоо цагт гэхүү тэгээ орчин цагт одоо үүнийг зүгээр л нэг тийм эмнэлгийн ажилбар эсвэл миний бие энэ би миний бие учраас би мэдчих. Энэ миний сонголт шүү дээ гэхүүгээр одоо маш хэлбэрхнаар одоо халахвчилдаг болчихжээ тий. За тэгээд одоо хүмүүс тэгж яриад илээ. Аборт хийлгэж байгаагүй юм бихтэй. Үр хөндлөлт хийлгэж байгаа юм бихтэй. Цөөхөн шүү дээ гэж. Энэ статистик тоо баримтаар бол үгүй шүү. Тэ одоо тоо баримт үннийг хэлнэ шүү дээ. Тийм учраас маш цөөхөн биш бүх эмэгтэйчүүд тийм үр хөндлөлт хийлгэх тийм эрсдэлтэй алхам хийгээд байгаа юм биш. Тэ та үр хөндлөлт хийлгэсэн бол энийг анхааралтай сонсороо тэгээд засах аргыг бас хэлээд өгнө. Тэ асуудал дэвшүүлж байгаа бол шийдэл гарц гэдэг зүйлийг заавал хэлж ярьж гэж одоо онгод тэнгэрүүд маань хэлдэг. Тийм үү. За хүмүүс тэгээд яг одоо халахвчлаад тий гэд хэлсэн шүү дээ. Яг эдгэн 7 хоногт л байсан шүү дээ. Нэг цусан бүлэн л байсан юм чи. Ингээд л өнгөрлөө. Тий. Энд чинь одоо сүнс нь ирээгүй гэдэг ч юм уу. Зүрхэн цоглоогүй л бол энэ одоо хүн гэж үзэхгүй гэж яах шиг. Тэгж одоо ерөнхийдөө өөрийгөө л хоордог арга л да. Гэхдээ хүний үр гэдэг тийм зүгээр нэг махан биеийн ис нэг өсөж буй нэг эдэнцэр төдий зүйл биш юм аа. Энэ бол дээд тэнгэр өвөг дээдс онгодуудын маш их хүлээлт ерөөлөөр танаа удмыг залгаж одоо залгахаар ирж байгаа. Тэр алтан тусал буюу сүн ис байхгүй. Тэгвэл энэ амьдралыг буцаахын тулд цаана бие физиологийн тийм үү? Бие физиологоос гадна энергийн тийм үү? Ямар үр дагавар нуугдж байт юм бэ? Энийг та мэдв үү? Нэгэнт одоо ингээд тасарсан амин сүнс тэр сүнс хаашаа одод юм бэ? Та энийг мэдв үү? За тэгээд анхаарлаа нааша хандуулаарай. Тархин дээр биш энэ зүрх рүүгээ хандуулаад сонсвол их ойлгомжтой. Ойлгох хаа та энийг. За удам гэдэг зүйл тийм үү? Хүний хувьд хамгийн их юм чухал. Яагаад удам ийм чухал юм бэ? Хүмүүс удмыг яагаад чухал гэдэг вэ? Ер нь яг яагаад вэ? Тэр ингээнээр тийм та өнөөдөр энд амьсгалж байна, амьдарч байгаа нь одоо таны аав ээж, эмээ өвөө, тэдний өвөг дээдсгээд олон зуун хүний хайр, тэмцэл, амьд явахын төлөөх одоо тасралтгүй тийм химийн эрчмийн үр дүн. Тэ. За нэгэн шин сүнс тийм үү? Танаа гэр бүлд таны хөвлөд ирнэ гэдэг бол цаанаасаа юм маш нарийн зураг одоо төөрөгтэй ирдгээ. Танаа удмын тийм онгодууд одоо онгод болсон тэр өвөг дээдэс тэр сүнсийг хүлээн зөвшөөрж зам мөрийг нь засаад танаа удамд тийм үү нэг юм
нэг тийм том шин гэрэл одоо нэмэхээр баярлж ингэж хүлээж идэв штэ. Тэгтэл тийм үү одоо үеийн одоо бидний үеийн цаг үеийн одоо залуучууд за би одоохондоо надаас одоо дүүн л одоо тэгж байгаа юм. Би одоохондоо тий хүүхэд өсгөхөд бэлэн биш байна. Тий эхлээд карьераа хөмөр гэл одоо хэрдэг. Сүнс хизээж буруу цагта буруу хүндээ ирдэггүй. Бидний энэ буурал дээдсүүд тий онготууд үүнийг маш гайхалтайгаар одоо сануулдаг штэ. Тий бэлэг талаас нь харж үзэх юм бол таны хөвлөд бүрэлдэж байсан тэр үр чинь ирээдүйд улс үндэстэндээ эсвэл танаа одоонд маш их үйлийг хийх бүтээх хүн байсан бол яах юм бэ? Энийг хэн онгод хэлцээ нэг тийм жишээ өгöd нь штэ. Одоо та одоо ингэ нэг Монгол гэр барьж байна. Өргөө цагаан гэр барьж байна. Тэ тэгтэл нэг чухал одоо багнаа ч юм, өнөн ч юм, ханан ч юм. Эсвэл бүр тэ нэг ханан ингээд азгарч юм бол Монгол гэр бүтэн байж одоо шуурганд тэсэж дийлэхгүй штэ тэ. Үүнтэй яг адилхан ижилхэн таны устгаж үгүй хийсэн тэр үр чинь ирээдүйд танаа удмыг төших баг нь таны хөтлөх насны жаргалыг тулах өн байсан бол та яах вэ? Тэр хүний хийх байсан агуу үйл хэрэг орчлонд тэр чигтээ хоосон заваран заалаа үлдчихэж шин. Энэ бол үгээр хэлшгүй том гарц шүү. За тэгээд зөвхөн юм сүнс энерги ховдож биш. Орчин үеийн ангаах ухаан ч энийг маш хатуугаар баталдаг, бүр нотолдог. Тий. Эмэгтэй хүнд юм жирэмслэх үедээ тэр ургийг тэтгэхийн тулд тарих болон өндгөвчнөөс маш их хэмжээний эстроген, тий, прогестерон даавар ялгардаг. Бүхэл бүтэн шинэ ертөнцийг одоо хэвлий дотор алтан савнда урлах ажилд ороод байна шүү дээ. Биеийн юм бүх цусаа хангамж хүүхдийг тижээх рүү чиглэдэг. Хүн жирэмсэн болонгод. Гэтэл тэр бойжилтыг гинт тийм хүчээр таслан зогсоо юм бол яах вэ? Тэ энэ одоо асар хурдтай явж байгаа машиныг тийм 200 км/цаг хурдтай явж исэн машиныг гинт хан мөргүүлэл зогсохдоо яг ижилхэн хэмжээний шокийг хүний бие махбодод өгдөг гэж. Тэ шүүрэл, дааврын тэр асар их зохицуулалт тэр чигт алдаг. Юу энэ нөгөө бодис зэний алдагдал гэдэг чинь дээд нь болдог. Тарих гацаанд орно. Үүнээс болоод одоо энэ бамбаа булчирхаан өвчлөл энэ хоолон хурд бол асар их одоо гэмтдэг. Зүрхэн хурд бол асар их гэмтдэг. Хөхний хавдар болдог. Гүнзгий бүр гүн сэтгэлийн одоо сэтгэл готрол үүсдэг. Тэ? Тэрнээс гадна бас энэ нөгөө эмэгтэйчүүдийн одоо умаа салст тэ бүрхөвч гэдэг зүйл одоо амьдралд итгэгч одоо тэр зөөлөн хөрс тийм тэр хүүхдийг одоо сав яриад шүү дээ. Тэр хөрс гимтчихэд сорвжчихэд гэдэг шүү дээ. Энд ч өөр ангаах хондоо бүр нэршилтэй бүр ингээ батлагдсан зүйл шүү дээ. Байгалийн тийм энэхүү одоо энэ химнэлийг байгалийн энэ химийг хүчээр эвдсэний оршихаар дараагийн үр тогтох үед тийм үү энэ үр хөврөл бэрхлэгдэж чадахгүй байна. Зулбах, дутууд өрх хамгийн гол шалтгаануудынхаа нэг нь болд юм. Онгодууд бол энийг хэвлийн хүтэн болно гэдэг. Хэвлийн хүтэн болно гэдэг. Яг үүндээ тэр умаа салст гэмтэж амьдрал одоо хүлээж авах чадвараа алдаж байгааг л одоо хилээд байгаа шүү дээ. Тийм. Тэгвэл тийм үү. Уламжлалт одоо өвгтийн одоо энэ гүн ухаан болон одоо энэ онготуудын сургаалд амьдрал хизээ эхэлдэг гэж заасан байт юм бэ. Эцгийн цагаан тусал, ихийн улаан тусал, сүнсний алтан тусал, хос тусал тийм үү. Ир юм хос тусал, эсийн хуваагдал үүсэж эхэлсэн л бол түнд сүнс оршино гэж. Тэр 1 сартай байна уу, 7 хоногтой байна уу, 8 сартай байна уу, 9 сартай байна уу, сүнс нь ороод ирсэн гэсэн. Тэр ис ямар хэмжээтэй байх нь огт хамаагүй шүү. Ил сүнс
оршиж байсныг хүндэтгэх нь эцэг шүүр. Хэвлэлдээ бүрэлдсэн амийг тийм үү албаар таслана гэдэг бол хүн алхтаа яг адилхан үүлүүрийг хүртдэг. Энэ угаасаа хүссэн хүсээгүй бид нар эрлэг тачаад тэр аборт хийлгэсэн эмэгтэйч вэ? Тэнд оролцсон эрэгтэйч вэ? Бүр тэр байтугай тэр абортыг яг гардан үйлдэж байгаа эмэгтэйчүүдийн эмч хүртэл тэр үүлүүр чатгыг авдаг гэж байна. Харин тийм үү? Өвчин эмгийг одоо ослоос болж санамсаргүй зулвсан бол тэр нь одоо тухайн хүүхэд бүтээгүй л шинж болохоос сүнс нь ялгаагүй л бас тэнд оршиж л байсан байдаг. Ямар ч шалтгаантай байсан одоо үр хөндлөлт болон зулбалтын дараа эмэгтэйчүүдийн гаргадаг одоо хамгийн том алдаа бол юм гам барьдаггүй явдал шүү. Тэгээ үр хөндлөлөө маргааш нь ажил тавила. Хүт усанд орлоо, хүнд юм мөргөл. Энэ бол өөрийнхөө биеийг тийм ирээдүйн ээж болох, их болох саваа энэ алтан сав устгах жагаа л хэрэг шүү. Донготуудын хэлдгээр бол Тэгээ 3 сараас ингээд хэвлэдэх үр бол 3 сараас бага байсан бол зулвсан бол одоо дагж дор аж 3 сар юм гам барьдгаа. Гэж одоо онготод хэлсэн мэдээ ш байд юм а. За энийг бол би нэг дэлгэрүүлж ярмааргүй байна. За ямар ч байсан дээ бие тийм төрөлтийн дараах одоо гам барьдагтай л адилхан тойволж арчлах учиртай шүү. Нэгэнт одоо зулвсан бол эсвэл өөр хөндлөлт хийлгэсэн бол одоо тэгээд өөрийгөө уучлаад урагшлахаас өөр арга байхгүй. Ялаа угаасаа ирлэгт очиод үүрэнтэй. Гэхдээ энийг багасгах бол арга зам биднэрт олдно те. Тарих тийм үү? Төрөний яриаг үргэлжлүүлээ. Би хүүхэд төрөлчлээ гээд андуурдаг. Тэгээ хөхөнд ингэ сүү оруулцдаг. Энэ даавраас болоод байгаа шүү дээ. Зарим хүмүүс тийм ингээд хүүхд алдчихад хөхнөөс нь сүү гойж яддаг шүү дээ хүүхд нэг. Мөсөр жин тавьж сэргээдэг мэргээдэг ширгээдэг гэл яаж ширгээх үү гэл ингээл тий. Тэгж одоо мөс зүс тавьж болохгүй шүү. Тий. Тэр чихтэй ингээ хатчихдээ шүү. Дараагийн хүүхд төр чи сүү гарахгүй бүглэрэн шүү. Тий. Өөр аргууд байдгийн шүү. Тий. Тэднийг одоо судлаарай. Тий. Тэгээ дотор эрхтнүүдээ сайхан дулаацуулаа, бүлээн шүлүүгаад одоо хүүтэн энэ паалантай суултурд суухаас хүртэл зайлсхийх хэрэгтэй тийм. Энэ сав гэдэг эрхтнээ салхи авахаас ерөөсөө маш сайн сэргийлэх хэрэгтэй шүү. За тэгээд энийг одоо эмчнэр одоо маш их ярьдаг л байлгүй дээ тийм. За биеийн гамыг сахилаа. За тэгвэл одоо энийг одоо шашин талаас нь одоо бөө мөргөл талаас тийм. Мөргөл талаас. Зан үйл талаас юу гэж үздэг юм бэ? Энэ сүнсний гамыг яах юм бэ? Сүнсэнд гам барихгүй юм. Тэ. Энэ бол нэг хүмүүсийн тэр аргийн мэддэггүй хамгийн эмзэг хэсэг юм шүү. Хэвлэд тийм үү? Бүрлдэд одоо буцсан тэрхүү сүнс 49 хоногийн турш яг л тийм зуурдын орноор нөгөө тэнүүчлээд тэнүүчилж тийм үү? Маш ихээр зов чаналдаг. Тэдэн дээр нь аврал ирээд зурх бий байхгүй, даарч ийн, өлсөж ийн, түнэр харанхуу, завсрын ертөнцид хаягдчихсан шин. Миний ээж, миний аав хаана байна гэд хайгаад шаналдаг. Энэ хорвоогийн хамгийн муухай зүйлсийг мэдэрч тийм үү? Хайр нэхэж явсараагаа л тэр бяцхан одоо сүнс гэрэл жижигхэн бөмбөлөг харагддаг юм л та. Тэгээ уур хийлэн гомдолд автсан хар сүнс болоод өрчих эрсдэлт. Эсвэл бүр одоо ингээд за биесээ сүнс гараад ирлээ. Энд чинь маш гоё хариухан юм цагаах эрчим ба. Ойр орчинд байгаа бүх хар сүнс тэр эрчмийг авахын тулд булаалдна гэжтэй. Бүгд дайрна гэсэн. Ингээ биеийг ингээ битүү ингээ зүүгээр шивж байгаа юм шиг адилхан өвдөлт мэдэрдэг гэж байгаа тэр сүнс. Тэгээ тэрийг яах вэ? Шавхартал нь эрчмийн сорчин шүү дээ. За тэгээ нэг хүчтэй хар сүнс нь булаагаал биедээ наагаал богцлол аваа явчихна. Тэгээд тэр чинь эрчимгүй болчихно. Сүнс гэдэг зүйл чинь эрчим хэмээр тэтгэгдэж байгаа шүү дээ. Хим өхгүй байгаад ангууд өөрийнх нь дурсамжийг идэж эхэлдэг. Нэг цэгээс нөгөө цэг ирвэл одоо энэ завсарт одоо гацсан сүнснүүдийг харахад дийлэнх нь тэгэл хийж идэв шүү. Нэг цэгээс нөгөө цэг рүү ингээл би хэм блэ, би юу илээ, би ягч байгаа илээ гээл
холхилдол байж идэг. Тэ? Тэрэн шиг ой санамжаа, дурсамжаа идчихээр тэрийг тэр сүнсийг бүрэн үхлээ гэж үздэг. Бүрэн мөхлөө одоо задарлаа гэдэг. Тэгтэл тийм үү бид нар өчнөө олон ингээд сүнсний туулал аваад олон удаа ингээд нэг стресс агуулад хөгжөөд явсан байгаа шүү дээ. Бидний сүнс хөгжөөд хүний төрөл тэддэх удаага авлаа. Инглээ гэд. Тэгээ явж яхад нь устчихна гэдэг чинь хайрын бицдэг бүр аимшигтай байцдаг. Тийм учраас энэ уран болон энэ үр хөндлөлтгээд байгаа. Энэ зүйл бол сүнсийг тэр чигт нь устгахч эрсдэлтэй маш аюултай байдаг учраас энэ дээр л одоо яа гаргаа мэдэхгүй үнэхээр зовлон болоод байна гэдэг байгаа шүү. Тийм. Тэгээ нөгөө сүнс чинь тэгээ хар сүнс болоод хоёр чинь эсвэл устчихж байгаа хөх гэдэг дурсамжаа гэдсэн. Яа эсвэл бүр ийм тохиолдол байна. Одоо над дээр дандаа л ийм асуудалтай хүмүүс ирж байгаа шүү дээ. Сүнс сүдэртэй холбоотой л хүмүүс одоо онготой цолгоо ингэ тэгээ уулзъя ташууруулаачаа гэдэг ингэ. Эсвэл ингэж тэр хар сүнс тийм буцаад ээжийнхээ хөвлөрөө эсвэл гэртээ байгаа өөр бусад амьд одоо хүүхдүүдийн үрсэн тийм хүний биед наалтчихдаг. Одоо бага хүүхдээр чинь наалтчихлаа гэдэг. Тэсэлэлд шалтгаангүйгээр тийм хөвч ойлгонаад өвдөд цочоод байгаа юм бол тэр төөрсөн сүнс тийм дүүгийнхэн амин эрчмээс сорж ийн л гэсэн. Энэ бол энгийн хүний нүдэнд харагдахгүй энергийн ертөнцид бол маш хүнд тусдаг үзэгдэл шүү. За би бээр нам бээр энэ бүхнийг ерөөсө хүмүүсийг айлах гэж тийм үү? Эсвэл өнгөрсөнд нь алдаа гаргасан тийм ээжүүдийг яллах гээд буруудах гээд яриад байгаа юм биш шүү. Тийм. Хүн л юм чинь тийм үү? Мунхаглаас эсвэл айдас давтснаас болоод эсвэл тийм үнэхээр аргагүйцэндээ ийм шийдвэр гаргасан байж болно тийм үү? Тэг нэгэнт л одоо хагарцаа ягааг бол буцааж ивлүүлж болдоггүй. Нэгэнт л үлдсэн тийм үү? Энэ том үйл яврыг бол бүрэн цайруулна гэдэг. Одоо боломжгүй бих боломжтой л боломжгүй юм гэж байхгүй. Бэрхч гэсэндээ тийм үү? Амьд үлдсэн бид нь хийж чадах тийм уучлал тийм авралын зам байдаг. За багын хизүү юм ярьчлаа. Одоо тэгээ яаж засах тий? Яах вэ тий? Тэгээ хамгийн ихэнд бол ерөөсөө чин зүрхнээсээ одоо онгод тэнгэр өвгдээц энэ үрийн тэнгэрээс одоо гоё штэ. Чин сэтгэлээс уучлалт гоё штэ. Уучлалт угаасаа гоох хэрэгтэй. Намааг уучлаарай. Ээж нь аав нь мунхаг байлаа гэдээ одоо сэтгэл зүрхнээсээ хэлнэ штэ. За дараа нь тийм үү? Тэр одоо зулбсан авахулсан ургийг зүгээр л хогийн савнд хайж хизээж болдоггүй. Болохгүй. Энэ бол маш харгас үйлдэл одоо бид нар ч одоо барууны л одоо ангахаар явж байгаа нөхдүүдгээд эмнэлгийн хог хаягдэлгээл энэ аборт хийлгэсэн нөхдүүд ч хогийн савнд ороод орж байгаа шүү дээ. Ер нь бол сүнс мэстэйгээ цог тий. Уул нь бол хуучин цагт бол модны доор оршуулдаг гэсэн. Сүнсийг нь их дэлхийд тушаах хэрэгтэй. Яагаад модны доор тий? Модны үндэс өөр амьдралын маш хүчтэй энергийг агуулдаг. Болохоор сүнсийг хүлээж авдаг. Тий. Дээр нь бас мод тарьдаг. Эсвэл оршуулга хийсэн болоо. Их дэлхий минь ээ. Их дэлхий итүүгэн ээжийн минь мотор минь. Инхрийн үрийн минь илгэндээ авч амьрлуулан сойрхоо гэж залбирдаг байхгүй. Тэгээ 49 хоногийн турш тийм үү. Тэр сүнсэн зориулж зол өргөж тий. Ханаас нь ерөөл унших. Тий. Гэрэлт замыг зааж өгөх ёстой. Ингэж ижил тэр зурдын одоо завсар ертөнцид даарч хөрсөн. Тэр зовсон сүнс тайвширна штэ. За тэгээд зөвхөн үгээр уучлалгүйгээд зогсохгүй тий. Өнчи өрөөсөн өнчин тэнгэрт өвдөд зовсон хүүхдүүдэд туслах хэрэгтэй. Бусдын балчир өрсөг өөрийнхөө юм шиг хайрлах хэрэгтэй.
Тийм. Тэтгэх хэрэгтэй, амийг тэтгэх хэрэгтэй. Буян үлд. Тийм. Тэгэд энэ өөрийн гаргасан энэ алдаагаа бусдад сануулж дүүнэрээгээ ийм алдаа гаргахаас сэргийл. Нөгөө могоо шээрэлдэг шиг энийг олон хүнд түгэх юм бол эн чин дараагийн тийм хортой нийгэм бүтгээс сэргийлж штэ. Тэг хариуцлага бидэнд хэрэгтэй. За 20 минут. За арай урт болчихоо. За тэгээд сонсогчд байна. Өөр хүүхэд гэдэг бол амьдралын дарамт бол биш ээ. Карьерийн цаад биш. Энэ бол амьдралын хамгийн утга учир. Удмын алтан хэлхээний үргэлжлэл залгаас юм аа. Хос тусал нэгдсэн л бол түнд амин байсан. Сүнс нь байсан. Нэгэн тасарсан бол тэр амийг зөвөр үдэж бас энэ бие гамнаж сүнсийг нь их дэлхийд нь даатхан тайвшруулах нь бидний хамгийн чухал үүрэг шүү. Ариун үүрэг шүү. Алдааг ер нь давтаж болохгүй ч гарсан алдааг зөвөр цайруулж тийм үү. Хүн алдаа гаргаж болно шүү дээ. Алдаанаасаа сорно шүү дээ. Энэ алдаагаа давтаад авахгүй тэр гарсан алдаагаа зөвөр цайруулж сурах нь ухаантай хүний шинж шүү дээ. Тийм биз дээ. За таны гэр бүл нөр хүүхдэд онгод дээдс үргэлж ивэлээ харилж голомтын онгодод нь удмын галт өн мөнхөд мандан бадрах болтугай. За түрээ шүү дээ.